Өнөөдрийн хичээлээр бид IELTS-ийн speaking болон writing энэ шалгуур болох lexical resource буюу үгийн баялагт хэрхэн гүнзгий анхаарч 8. 5 оноонд хүрэхийн тулд ямар үг хэллэг, сэтгэлийг ашиглах ёстойг дэлгэрэнгүй авч үзнэ. Энэхүү хичээл нь зөвхөн үг цээжлэхээс илүүтэйгээр үгийн нарийн ялгаа, соёлын контекст, мөн дүрмтэйгээ хэрхэн зөв хоршиж, илэрхийлэх чадварыг сайжруулахад чиглэгдсэн юм. Бид IELTS энэ шалгагчийн өнцгөөс таны хариултыг хэрхэн үнэлж өндөр оноо авахад юу чухал болохыг практик жишээгээр тайлбарлах болно. Бидний IELTS энэ шалгалт дээр хамгийн их анхаарах ёстой нэг зүйл бол ямар үг сонгож санаагаа илэрхийлж байгаа вэ гэдэг. Жишээ нь байгаль орчныг хамгаалах нь чухал гэсэн энгийн санааг илэрхийлэхдээ. Банд 6. Тэг түвшний сурагч I think environmental protection is important гэж хэлж магадгүй. Энэ нь зөв боловч үгийн сонголт нь хэтэрхий энгийн бөгөөд lexical resource шалгуурт өндөр оноо авахд хангалтгүй юм. Харин банд 8. 5 түвшний хариулт нь Safeguarding our planet's ecological balance is paramount, necessitating concerted efforts from all stakeholders гэж илүү нарийн академик үг хэлэхээр илэрхийлэгдэнэ. Safeguarding ecological balance paramount, necessitating concerted efforts stakeholders зэрэг үгс нь илүү өндөр түвшний үгийн баялагийг харуулж байна. Энэ нь таны хариултыг илүү гүн гүнзгий нарийн болгож шалгагчид таныг үгийн баялаг сайтай болохыг харуулна. Lexical resource буюу үгийн баялагийг сайжруулахад зөвхөн шинэ үг цээжлэхээс гадна үгсийн зөв хоршоо буюу collocations ийг эзэмших нь маш чухал. Жишээ нь бид profound impact буюу гүнзгий нөлөө гэсэн хэллэгийг авч үзье. Impact гэдэг үгийг big эсвэл гэдэг үгтэй хоршуулж болно. Гэхдээ profound гэдэг үгтэй хоршуулах нь илүү академик бөгөөд банд 8. 5 түвшинд тохирно. Өөр нэг жишээ бол mitigate the risks буюу эрсдлийг бууруулах юм. Reduce the risks гэх нь энгийн боловч mitigate гэдэг үгийг хэрэглэснээр таны үгийн баялаг илүү баялаг болохыг харуулна. Мөн indispensable tool буюу чухал хэрэгсэл гэдэг хэллэг нь very important tool гэхээс илүүтэйгээр тухайн зүйлийн ач холбогдлыг илүү тодтогч өгдөг. Эдгээр collocations ийг зөв хэрэглэснээр таны хариулт илүү натив, мэргэжлийн сонсогдож lexical resource оноог дэвшлүүлнэ. IELTS ийм өндөр оноо авахд зөвхөн мэдлэг бус, мэдлэгээ хэрхэн зөв хэрэглэх нь чухал байдаг. Өнөөдрийн хичээлээс олж авсан мэдлэгээ бодит дадлага дээр хэрэгжүүлж, өөрийн үгийн баялаг болон илэрхийлэх чадвараа тогтмол сайжруулаарай. Баяртай.